Сайн байцгаана уу? За өнөөдөр бол бид нүүрс хүчлийнхийн шингээгч буюу soda lime, CO2 absorbent, шохооч гэж нэрлэдэг амьсгалын аппаратанд хэрэглэдэг энэхүү байцын талаар ярилцах болно. За хэлбэрийн хувьд бол дэлхийн нийтээрээ 4 янзын хэлбэрээр бол үйлдвэрлэдэг. Бөөрийнхий, хагас бөөрийнхий, зуйван болон тодорхой нэг бүтцгүй замраг үйлдвэртэй байдлаар бол үйлдвэрлэдэг. За доорх харагдаж байгаа ч тухайн компаниуд бол янз бүрээр үйлдвэрлэдэг. Бөөрийнхий үйлдвэрлэдэг бол ялангуяа Европын компаниуд бол дандаа бөөрийнхий байдлаар үйлдвэрлэдэг. За одоо Монголд хэрэглэж байгаа нь бол irregular буюу тодорхой нэг бүтцгүй байдлаар бол байдалтай шохоог бол түлхүү Монголд хэрэглэж байна. За олон улсын стандарт гэж бас байдаг юм байна. Тухайн шохоо ямар хэлбэртэй байхнаас хамааралтай ямар бүтцтэй байснараа илүү их үр дүнтэй буюу CO2-ыг шингээж хуралд орох боломжтой вэ гэдгээр хамааралтай байдаг. Тэгэхээр нэгийг харьцан 1 инчтэй ийм квадратад 4-8 меш буюу 4-8 ширхэг шохоо багтжиж CO2-ыг шүүх боломж нь нормал байдгаа гэсэн. Тэгэхээр 4-өөс доош буюу нэгийг харьцан 1 инчтэй байгаа тохиолдолд 3 юм уу 2 байгаа тохиолдолд шингээх тэр газар руу харьцангуй багтай, эсэргүүцэл багтай байснараа үр дүн багтай гэдэг юм байна. Гэтэл 8-аас дээш болоод ирэхээр амьсгалын зам эсэргүүцлийг нэмэх шингээх гадар руу нэмэгддэг. Тэгэхээр дээр зургууд дээр харагдаж байгаачлан тодорхой нэг хэлбэртэй байж ич энэ нөхцөлийг бол бүрдүүлэх боломжтой буюу irregular буюу тодорхой нэг бүтцгүй байх нь өөрөө бас янз бүрийн бүтцийг үүсгэж хангалттай шүүж чадах хэсэг нь бол янз бүр байдаг байна. За мэдээж шохооны хувьд бол хэрхэн ажилладаг вэ гэхээр бид нар амьсгалаар fresh gas буюу тодорхой нэг хүчилтөрөгч болон anesthetic газыг бол амьсгалаад буцаага CO2-ыг ялгаруулна. За амьсгалаар гарч байгаа CO2-ыг ялгаруулахдаа бид нар тодорхой хэмжээгээр soda lime-аар шүүгээд буцаад rebreathing систем буюу эргэн амьсгалах замаар амьсгалдаг. Харин үлдсэн хэсгийн scavenging системээр буюу бохирлын системээр гадагшилдаг. Үндсэн механизмд бол ингэж явагддаг. За тэгвэл soda lime өөрөө тодорхой цагаан өнгөтэй юм уу эсвэл өөрөөсөө ногоон өнгөтэй байгаад pH нь өөрчлөгдөөд солих хугацаанд болохоор ягаан өнгөтэй юм уу эсвэл буцаад цагаан өнгөтэй болох ингээд янз бүрийн хуваарлаар буюу тухайн компани яаж үйлдвэрлэсэнсээ хамааран ялгаатай байдаг байна. Тэгэхээр энгийн үйлдвэрлэж байгаа буюу цагаан өнгөтэй байх ёстой, ягаан болчих юм солих ёстой гэдэг ойлголт бол өрөөсгөл байх нэ. За soda lime бол өөрөө тодорхой шингээгчийн pH бол 14-тэй байдаг. Тэгэхээр кальц гидроксид, содиум гидроксидыг агуулснараа илүү суйрлаг бүтцтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр тухайн унтуулгын аппаратанд хэрэглээд кальц гидроксид, содиум гидроксид нь CO2-тэй урвалд ороод pH буурахаараа өнгө нь хувираад ягаан болдог. За өнгө өөрчлөгдөх нь хэрэглээний бидний хувьд бол индикатор болдог гэсэн үг. Өнгө нь өөрчлөгдөдөө бид солих ёстой гэсэн санаа. Гэхдээ олон улсад бол биднэрт орж байгаа CO2-ийн хэмжээг хэмждэг мониторын тусламжтайгаар заавал өнгө нь хувирах биш энд орж байгаа CO2 их байгаад байгаа учраас солих гэсэн стандарт бол байдаг юм байна. За soda lime хэрэглээгүй үед яагаад өнгө нь эргээд хувирдаг вэ гэхээр энэ нь өөрөө кальцийн гидроксид, натрийн гидроксидтэй урвалд ороод буцаад pH бол буурж байгаатай холбоотой өнгө нь хувирдаг. Гэтэл буцаад амьсгал CO2-тэй урвалд орохгүй байх юм бол хэвийн эргээд өнгөндөө буюу буцаад цайрчдаг. Тэгэхээр CO2-ын шохоог бол буцаад хатаагаа дахиад хэрэглэнэ гэдэг маань өөрөө нэгэнд муудсан байгаа зүйлийг буцаад хэрэглэж байгаатай адилхан байдаг гэсэн санаа. За амьсгалын хүрээнд яагаад ус тогтдог тэгээ water trap-тэй амьсгалын хүрээг яагаад зарим тохиолдолд хэрэглэдэг, удаан хугацааны хаалганд хэрэглэдэг вэ гэхээр soda lime нь өөрөө CO2-тэй урвалд орохдоо ус үүсгдэг. Дээрээс нь химийн урвал учраас дулаан үүсгдэг учраас удаан цагийн хаалганы хугацаанд бол амьсгалын хүрээнд ус тогтох боломжтой байдаг. За бид нар болохоор энд Европт хамгийн өргөн хэрэглэгддэг Intersurgical компани бүтээгдэхүүнийг харж байна. Ингэхдээ бид нар бол Intersorb, Spirosorb, Lovlossorb биднийг бол тодорхой нэг дугуй хэлбэртэй үйлдвэрлэгддэг. Тэгэхээр ямар өнгө рүү хувирж байгаа зэрэг нь бол тухайн компани яаж үйлдвэрлэснээс хамаарна гэсэн үг буюу тодорхой найрлагаас хамаартай. За энэ Intersorb Plus гэдэг шохооны хувьд юм бол
одоо буцаад тохирохтаа ягаанаас цагаан руу, цагаанаас violet руу, ногооноос violet руу гэх мэтчлэн ингээд байдаг байна. Тэгээ бүтээгдэхүүнээ сонгохдоо одоо яаж хувирдаг вэ гэдгийг аягүй сайн судлах хэрэгтэй байна. Тэрнээс зөвхөн одоо цагаанаас ягаан болж хувирдаг, ягаанаас буцаад цагаан болж хувирдаг гэсэн ойлголт биш юм байна. За интерсуржиклийн сода лаймын бүтээгдэхүүнүүд бол өөрөө кальц гидроксидыг бол 97% агуулждаг. Илүү хөвтэй агуулждаг гэсэн үг. Харин одоо илүү хуурай буюу одоо бид нар шохойг бол харьцангуй одоо чийгшил багтай гэж үзэж болохгүй. Дотроо бол заавал 13-аас 17% усыг агуулж авах хэрэгтэй. Хит хуурай байх тусмаа энэ нь уур шуулагчтай нэгдээд бидний бие махбодд эргээд сөрөг нөлөө авчирдаг. За энэ болохоор интерсорбин плюс буюу энэ уламжлалт байдлаар юм гонцгой үйлдвэрлэгддэг. Гэхдээ бид нар нэг нэгний харьцагын энэтэй бол 4-8-ыг бол хангалттай харах боломжтой гэсэн. За тэгээд цагаанаас ягаан болж хувирдаг 3% содиум гидроксидыг агуулждаг. За тэгээд 5 литрээр үйлдвэрлэгддэг ийм шохой байна. За ерөнхийдөө бол шохойн дотор яг ямар химийн бүтцүүд агуулдаг вэ гэхээр кальцийн гидроксид 13-аас 17% устай, натрийн OH-тай, нэгээр 1% калий OH-ыг агуулждаг. За тэр силика гэдэг бүтц нь болохоор тухайн компани, тухайн шохойн дээрээ ус татдаг юм уу? Эсвэл бол CO2-ыг CO2-ын дамжин явах урвалыг богсгох замаар хийгддэг энэ химийн бүтцүүдийг нэмж өгсөн байх юм бол ялгаатай байдалд бол үүсгдэг гэсэн үг. За Спиросорб буюу энэ интерсуржикл компани Спиросорб нь өөрөө дотроо 5% зилат агуулждаг. Тэгэхээр ингэснээрээ илүү нөгөө шатлсан хурдан урвалуудыг явуулахгүйгээр шууд урвал явуулаад биднэрт эргэн одоо амьсгалах боломжтой хурдан одоо CO2-ыг шүүх боломжтой байдалд хүргэдэг гэсэн үг. За энэ химийн урвалыг харж байна. За тодорхой бид нэр CO2-ыг устай урвалд ороод буюу энэ одоо нөгөө чийгшилтэй байгаа буюу тухайн шохой ч гэсэн өөрөө 13-аас 17% устай байх ёстой. Ингээд карбоник аксид үүсгээд хурдан хариу урвал буюу натрийн OH-тэй хариу урвалд орохороо ус болон дулааныг одоо энэ урвалын дүнд үүсэж байна. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нэр кальцийн гидроксидтэй холбогдох юм бол кальцийн шохой буюу кальций CO3 үүсээд дахиад одоо натрийн гидроксид бол үүсдэг байна. Хэрвээ 5% зилат агуулчих юм бол энэ fast reaction буюу хурдан урвалын энэ процессыг алгасаад шууд явах боломжтой байдгийг давталдаг гэсэн үг. За low flow sorbon болохоор 7.5% силика агуулждаг. За энэ урвал дээр ч гэсэн мөн одоо силика юм уу зилайтыг агуулж явах юм бол аль нь энэ урвалуудыг дамжин өнгөрөх хугацаа нь бол хурдан байдаг гэсэн үг. За тэгвэл бид нар сода лаймыг хэр удаан хэрэглэх ёстой гэдэг юм бэ? За энэ бол одоо мэдээлжүүлгийн эмчнэр зөвлөгчний хувьд бол нэлээд их асуулт болж идэг. Хэр удаан хэрэглээд хэр удаан хэрэглэж чинь гэдэг нь бол одоо шууд 1 сар хэрэглэх, 14 хоног хэрэглэх, 10 хоног хэрэглэх гэж шууд хэлэх боломжгүй яа. Тэгэхээр дараах хүчин зүйлүүдээс хамааралтай байдаг. Нэгдүгээрт агуулгах савны хэмжээс хамааралтай байдаг юм байна. Хоёрдугаарт хийн урсгалаас хамааралтай. Гуравдугаарт тухайн өвчтний метаболизм ямар байгаа вэ гэдгээс хамааралтай. Дөрөвдүгээр вентиляторын тохируулга аягүй чухал. За сода лаймыг хэр удаан хэрэглэх нь тухайн савнаас л хамаардаг. Тухайн агуулгах савны хэмжээ одоо том хэмжээтэй сав болвол илүү удаан хэрэглэгдэнэ. Яагаад тэгэхээр тэнд мэдээж агуулгадах шохойны хэмжээ нэмэгдэж байгаа. Тэгээд одоо химийн урвалд орох тэр шохойн урвал нь бол одоо удаан байна гэсэн үг шүү дээ. За тэгээ хэмжээгээр агуулгаддаг учраас мэдээж агуулгах сав бол аягүй чухал. За зарим одоо унтуулгын аппаратнууд бол ийм дабл канистртэй байдаг. Тэгээд тэр канистртэй байх тусмаа илүү удаан хэрэглэгддэг байна. За тэгээд энэ каниструуд нь бас ийм дугуй хэлбэртэй байна уу? Зөөвийн хэлбэртэй байна уу гэдэг нь бас нөлөөлт юм байна. Дугуй хэлбэртэй байх юм бол жигэд одоо шүүх механизм нь бол нэмэгдэх боломжтой. Тэгэхээр аль компани яаж үйлдвэрлэсэн гэдгээс бол шууд хамааралтай байдгаа гэсэн. За хоёрдугаар хийн урсгал аягүй чухал. Бид нэр одоо low flow урсгалаар бол одоо сүүлийн жилүүдэд бол low flow урсгалтай very low flow урсгалыг дэмждэг амьслын аппарат бол гарсан. Энэ аппаратын тусламжтайгаар бид нарт маш бага урсгалаар тухайн одоо maintenance буюу унтуулж байгаа үедээ бол өгөх боломжтой. Тэхийн хэрээр одоо
CO2 буюу одоо содол аймгийн хэрэглээ улам нэмэгдэнэ. Тэгэхээр хэр одоо бага урсгалаар явна төдий чинээ CO2-ийн хэрэглээ нэмэгдэнэ гэсэн санаа. Эсвэргээрээ тухайн одоо өндөр урсгалаар яваад тэгээд содол айн бол удаан хэрэглэх боломж бас байгаа. Ягаад тэгэхээр өндөр урсгалаар явуулсан маа тэгтээ чанартай одоо CO2-ыг бошууж чадахгүй гэсэн үг. За тэгвэл тухайн өвчний метаболизм маш чухал. Метаболизм их байх тусмаа одоо биеэс ялгарч байгаа тэр CO2-ийн хэмжээ бол улам нэмэгдэнэ. Тэгэхээр метаболизм бол тухайн хүний метаболизм ямар байгаа вэ? Ацетозтой байгаа юу, алкалозтой байгаа юу гэдэг бас чухал гэдэг байна. За вентиляторын тохируулга бас аюул чухал. Тухайн хүн одоо гиперкапни байгаад байна уу, гипокапни байгаад байна уу гэдэг нь бас чухал. Тэгэхээр хамгийн нөлөөлөх гол хоёр хүчин зүйл бол дээр дурдсан хоёр хүчин зүйл гэдэг байна. За тэгвэл содол аймыг хизээ солих вэ? Нийт содол аймын өнгө бол тухайн өнгө одоо канистрт байгаа нийт шохооны 50-70% нь бол хуурсан тохиолдолд бид нар солих ёстой. За одоо бол харьцангуй ухаалаг аппаратустай болсон байгаа. Хэрвээ одоо яг орж байгаа CO2-ыг хэмждэггүй монитор байхгүй юм тохиолдолд бол 50% нь өөрчлөгдсөн байхаас солих ёстой. Тэрийг буцааж хатаагаад эргээд хэрэглэх юм бол илүү хурдан одоо өнгөнд хувирна. За амьсгалаар гарч буй амьсгалын төгсгөлд байгаа N-тайтл CO2 буюу их байгаа тохиолдолд бас таних боломжтой. За бид нар одоо шохоогоо солиод одоо амьсгал гаргалтын төгсгөлд байгаа CO2 их байгаад байгаа нь тэндээс шалтгаантай байгаад байна уу? Эсвэл үнэхээр гиперкапни байгаад байна уу гэдгийг ялахад аягүй төвөгтэй учраас одоо солих шаардлага гардаг. Тэгэхээр ер нь бол орж байгаа CO2-ыг хэмждэг монитортой байх нь илүү даваа талтай байх нь. За нүүрс хүчлээхийн хоримтлагдсан эмнэлзэн шинж тэмдэг өгч болно буюу одоо зарим тохиолдолд танихгүй тохиолдолд дараах шинж тэмдэг үлдэрч болно. Зүрхний цогцлтын тоо олшрох, амьсгалын тоо нэмэгдэх, артерийн даралт нэмэгдэх, хөлрөх одоо CO2-ын ихсэж байгаа шинжүүд байгаа даа шүү дээ. Эдгээрийг бол бодсох боломжтой. За энэ заасчлан байгаачлан одоо N-тайтл CO2 хэмждэг зарим мониторуудын доор нь болохоор FiCO2 гэж байгаа. Тэгээ энийг бол хянаад за энэ нь дунджиж одоо ихэнх мониторууд дээр бол 4 гэсэн заалттай байдаг. Түүнээс дээш болох юм бол бид нэр содол аймыг солих ёстой гэсэн үг. За энд болохоор одоо содол аймыг аппарат дээр яаж солих талаар байна. За тэгвэл содол аймын зохистой хэрэглээ гэж өөрөө юу юм бэ гэхээр содол айм зөв хэрэглэх, дээрэс нь зөв сонголттой байх, аппарат нь зөв хэрэглэхгүй бол хоруу чанар ихтэй. Одоо хуурай шингээгч ашиглах юм уу хэд халсан байгаа тохиолдолд бол хал алкалин болон одоо карбон моноксид үүсгэдэг. За жишээлбэл халуутааны хэрэглэж байгаа тохиолдолд бид нэр одоо халуутааны хэрэглээд удаан одоо хэд хуурай шохоог хэрэглэх юм бол тодорхой хэмжээгээр биднэрт нефротоксик байдал бол үүсгэдэг. За севфлоны хувьд гэх юм бол компаунд A нэгдэл буюу хуурай байдлаар үүсэх буюу устай уралд орохгүйгээр CO2 уралд орох юм бол севфлон нь нейротоксик байдал болоод бөөрөнд хоруу чанартай гэсэн. Тэгэхээр севфлоны ойролцоогоор 5% нь бол одоо бөөрөөр ялгарч идэг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор метаболизмд ороод бөөрөөр ялгардаг учраас нейротоксин үйлдэл үзүүлнэ гэсэн. Тэгэхээр одоо бол ихэвчлэн севфлоны унтуулж байгаа учраас бас шохоог анхаарах хэрэгтэй байдаг байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.